Жилийн бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дорн Тамгийн Эрдэнэ сумын 1-р сургуулийн урлал дизайны өдрөлөг амжилттай болж өндөрлөө. Энэхүү өдрөлгийг анх зураг хөдөлмөрийн багшчин Хорлоо, Цэцгээ, Дондогбаатар, Чулуунбаатар, Хүүхдийн төлөө төвийн дарга Эрдэнэ мөнх Долгормаа, Золзяа багш нар гарын дорох материал ашиглан бүтээл хийх хүүхдийн авиасыг хөгжүүлэх зорилгоор 1999 онд 1-р сургуулийн сурагчдын хүрээнд зохион байгуулж байжээ. Анхны тэмцээний хүүхдийн төлөө төв ивент итгэж уран зураг чөлөөт сэтгэмж хамтын бүтээлгсэн төрлүүдээр зохион байгуулж байсан байна. За харин 2001-ээс 2011 он хүртэл шинэ баяр захиралтай Адамчлон компани ивент итгэж энэхүү тэмцээнийг жил бүр амжилттай зохион байгуулж байсан байна. 2006 оноос урлал дизайн нэртэй болж орчин үеийн шаардлагаар компьютер графикийн төрөл нэмэгдэн уран зураг чөлөөт сэтгэмж график дизайны төрлүүдээр хүрээгээд хэлжээ. 2007 оноос 1-р сургуулийн нэрэмжит урлал дизайн нь аймгийн зураг урлалын уралдаан болж өргөжөж шилдэг бүтээл гран-приг шалгаруулдаг болсон байна. 2018 оноос Монгол Ардын гар урлалын төрөл нэмэгдэж Ахмад Огш Ардын боловсролын тэргүүний ажилтан Боджав ивент итгэн явуулж байна. За энэ жил урлаг дизайн 2024 аймгийн уралдаан 21 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж 12 сургуулийн 190 гаруй сурагчид оролцож авиас чадвар ур ухаанаа уралдууллаа. Ахмад Огш Ардын боловсролын тэргүүний ажилтан магистр Ламдшийн Цэцгээ, бяцхан зураач, өвөрмөц цатан сэтгэлгээтэй бүтээл суралцагчийн шагналыг ивент итгэн оролцлоо. За уралдаанд бяцхан зураачаар 1-р сургуулийн 2-ийн ангийн сурагч Ануучин, өвөрмөц содон сэтгэлгээтэй бүтээл суралцагчаар шинэ үжил сургуулийн 2-ийн ангийн сурагч Отхон Тэргэл, за харин гран-при шагналын эзнээр хан уул сургуулийн 12-ийн ангийн сурагч Болор Цэцэг сэтгэлийн өнгө сэтгэлдээрээ шагналын эзэн боллоо. За Түмэн гавны улаан төгийн одонд Дорн аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 1-р сургуулийн нэрэмжит урлал дизайны олимпиад маань одоо 21 дахь удаага амжилттай зохион байгуулагдаж энэ удаагийн олимпиадад маань 12 сургуулийн 200 гаруй сурагчид авиас чадвараас сорж өрсөлдлөө. Тэгээ энэхүү олимпиад маань бол одоо анх 1999 онд манай Ахмад Огш нарын санаачлагаар бас зөвхөн одоо 1-р сургуулийн хэмжээнд зохион байгуулагддаг гэсэн бол эдгүү бол одоо Дорн аймгийн одоо зураг урлал сонирхдаг, технологи, дизайн сонирхдаг сурагч багш нарын одоо өсөн хүлээдэг ийм олимпиад болсон байгаа. Тэгээ энэ удаагийн олимпиадад маань одоо Тэргүүн байранд Наран жаргал захиралтай 8-р сургууль, за Дид байранд Болормоо захиралтай 5-р сургууль, за 3-р байранд одоо Төмөрч өдөр захиралтай Цагаан сумын сургуулийн багш сурагчид маань техникийн байруудыг эзэллээ. Тэгээд нийт одоо олимпиадад хүрэлцэн оролцсон багш сурагчдаа цаашдынхан сурлага уран бүтээлт өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулсан 1-р сургуулийн удирдлага хамт олон болон гоо зүй урлал нэгдлийн багш нарт одоо эцэгчүүдийн өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. За урлал дизайн 2024 над маань их сайхан зохион байгуулалттай болж өндөрлөө. Тэгээд 1-р сургуулийн багш нартай нийт хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд манай сургууль Цагааваагаас 17 хүүхэд ирж оролцоод 8 хүүхэд маань амжилттай оролцож медаль хөргөмжлөлийг хүртсэн байна. Тэгээд идэвхтэй оролцсон технологийн багш нартаа, зургийн багш нартаа болон нийт хүүхдүүдэд илүү их амжилт хүсье. Урлал дизайн 2024 тэмцээнд чөлөөт сэтгэмжийн төрөл талх гол зумаас анх удаага оролцоод 1-р оронд орсондоо маш их баяртай байна. 1-р сургуулийн багш нар болон хамт олонд маш их баярлалаа. Дараа оролцохдоо өгшөө илүү амжилт үзүүлнэ. Би 2 жилийн өмнө урлал дизайн олимпиаданд орж байсан. Тэгээд тэр удаадаа ямар ч шагнал байр эзлээг болохоор амар за энэ жил яг тэг өмнөх жил шиг боллоо гэд их гонхолтой байжсэн. Харин гран-при аваад үнэхээр их баярлаж байна. Энэ тэмцээн маань 2000 оноос хойш 24 он хүртэл тасралтгүй 21 жил үргэлжилж байгаа. Энэ тэмцээнийг ерөнхий анх зохион байгуулахад Цэцгээ багш, Дондогбаатар багш, Чуука багш гэх мэт багш нар зохион байгуулж байсан. Энэ тэмцээнийг ерөнхийдөө Цэндийн шинэ баяргаа нийт 10 жил ивент итгэсэн байдаг. За энэ тэмцээний өнөөдрийн байдлаар 13 сургуулийн 200 гаруй сурагчид амжилттай оролцож ур чадвараараа оролцож байр сургаа эзэллээ.